Сайн байцгаана уу? Нийслэлийн ерөнхий боловсролын үзэл сургуулийн 11А ангийн сурагч энэ энжин байна. Өнөөдөр би та бүхэндээ унтны ус ба арин цэврийн байгууламжийн стандарт ба хүртээмжийн талаар ярилцах болно. Монгол улсад унтны ус ба арин цэврийн байгууламжийн хүртээмжийн асуудлууд нь зөвхөн айл өрхөдөд бус харин сургуулийн орчинд тулгамдсан нэгэн том асуудал юм. Олон сургуулиуд ийм боллонтой ус эсвэл ийм коридорт барилах гожрын шүүлтүртэй усыг ашигладаг. За тэгвэл боллонтой ус нь чанар болон хадгалтын хувьд баталгаатай хэсэг харин ийм гожрын ус нь унтны усны стандартыг хангадаг хэсэг нь эргэлзээтэй. Ялангуяа гоожур нь коридорт байрлагдвал сурагчдын гар хүрэлцэх нь олон. Агаар дах нянд бактери тоошороо өөртөө хоригдлуулдаг. Энэ нь унтны усны эрүүл ахуйн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас гаргасан судалгаагаар Монгол улсын хүн амын ердөө 39% нь аюулгүй баталгаад унтны усны үйлчилгээтэй, 44% нь унтны усны суур үйлчилгээтэй бол үлдсэн 11% нь хязгаарлагдмал баталгаад бус үйлчилгээтэй, 5% нь огт үйлчилгээ авдаггүй байна. Энэ үзүүлэлтүүд нь сургуулийн орчинд ч тусгалаа олдог. Жишээ нь зарим сургуулиуд ус тасалдах, баланс солигдох хугацаа ятрах, эсвэл шүүлтүрийн хугацаанд нь солихгүй байх зэрэг асуудлууд бий. Энэ нь сурагч бидний уух усны чанарт нөлөөлж болзошгүй юм аа. Мөн арин цэврийн байгууламж буюу нойлын хувьд шийдэхэр асуудлууд нь ялгаагүй. Монгол улсад ихэнх сургуулиуд нь суудлын эсвэл явган жорлоо ашигладаг бөгөөд эдгээрийн цэвэрлэгээний давтамж болон ариутгалын чанар нь харилцан адилгүй байдаг. Судалгаагаар нийт хүн амын 66% нь аюулгүй баталгаад арин цэврийн байгууламжийн хүртээмжтэй бол харин 25% нь хязгаарлагдмал баталгаад бус, 5% нь огт хүртээмжгүй байдаг байна. Энэ нь сургуулийн орчинд ч ижил түвшний ялгаа байгааг харуулж байна. Хэрвээ арин цэврийн өрөөнд савн цас байхгүй бол гар угаах дадал бидэнд хэвшдэггүй. Үүнээс болж нингийн алдар, гидсний өвчин, вирусын дэгдэлт зэрэг үүсэх магадлал эрс нэмэгддэг. Тиймээс бид сурагчид ч гэсэн асуудлуудыг анхаарч сургуультай хүсэлт гаргаж усны шүүлтүрүүдийг солих, арин цэврийн өрөөнд савн даах гэх мэт жижиг боловч бодис өөрчлөлтүүдийг хийж чадна. Эцэст нь хэлэхэд баталгаатай ус ба цэвэр орчин бол сурагч бүрийн эрх. Эрүүл орчин аюулгүй ус. Энэ бол эрүүл ирээдүйн баталгаа. Бичлэгийг дуустал нүцэн та бүхэндээ баярлалаа. Энэ бол Өсвөрийн парламент 2025 оны өргөдлөө илгээгч эм энжин байлаа.